Сайн байцгаана уу та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. 16-т жирэмсэн дугаарын маань part 4 эхэлж байна. За тэгээ намайг ингээд нэг талыг барьж ярьж ин гэсэн комментууд мерсээр ирж байна. Тэгээд миний хувьд болохоор яг энэ нэвтрүүлэг дээр хэнийг эхэлж их гаргаж байна те. Screen time нь хин дээр их байна. Тэрийг мэдээж одоо бичвэрт буулгахаар мэдээж тэр хүн гол дүр болдог. За тэгээ миний хувьд бол ямар нэгэн байдлаар хин нэгний талд орсон байрсан тиймэрхүү юм байхгүй. Яг л энэ нэвтрүүлэг дээр хэнийг гаргаж ийн тэр үйл явдлуудыг л яриад явдаг учраас манайхаа би тийм хүүсийн ялгаа бол ерөөсөй гаргадаггүй байгаа шүү. За энэ удаагийн дугаар маань амар хар толботой заа юу. Амар хар толботой бүр ингээд бөө хэрүүл уруул зодоо нүдэн арх марх болж бүтэхгүй бүх юмыг хийдэг ийм оролцогч байгаа. Тэгэд 16 and pregnant Janelle гэд хайхан бол яг энэ оролцогчийн талаар бүр амар их мэдээлэл гарч ирэн заяа. Бүр хамгийн амар цуутай оролцогч нахгүй юу? Бүр хамгийн амар би бүр үзэж байхдаа бүр толгой тарих өвдлөө бүр. За энэ шоуны оролцогч Janelle нь season 2-ын эпизод 1 дээр гардаг. Ээж Барбаратайгаа амьдардаг. Ерөөсөө л партны охин тэнгэр заяа бүр ингэ. Paris Hilton гэдэг нөгөө нэг яг оргил үе дээр нэг амар парти иддэг гэсэн штэ. Ингээл орой алган шоу үздэг те. Найз залуу Andrew нь бас нэг их тийм сайхан амьдралтай хүн биш. Одоогийн байдлаар 4 цагийн зайд орших аав ээжэндээ амьдардаг. Janelle-тэй хамт амьдардаггүй гэсэн. Унаад хэрэг байхгүй. Тэгээ уг нь бол ингээд өөрөө Нью-Йоркт 2 байртай, машинтай, мөнгөтэй байсан гинэ. Би байнга ийм байгаагүй шүү. Би ингээд өргөсөн байртай, машинтай, мөнгөтэй хүн байсан шүү гэж тэрийг байнга ярьдаг. Janelle-ийн ээж Барбара нь жирэмсэн болсныг мэдээд маш их гутарсан. Тэгэд хамгийн хэцүү нь ингээд ярилцж байхдаа байнга чи нэрээ жирэмсэн болчлоо. Чи ингээд жирэмсэн болоод хоёлын юм асуудалд орчлоо шиг юм уу. Тиймэрхүү байдлаар байнга одоо жирэмсэнгийн гаргаж ирж тийм даапалсан өнгө аястай охиндоо харцдаг. Ээж нь эхлээд аборт өрчлүүлэх гэдэг хоёр сонголт байгаа штэ гэж сануулсаар байсан байгаа. Ер нь бол ээж нь хүүхэд хүсээгүй. Яагаад гэвэл Janelle-ийн ээж Барбара Эндрюд үнэхээр энэ дургу бүр үзий яддаг заяа. Тэгээд Janelle ингээд амар парти чиндээ ингээд амар шоучин. Тэгээд найзууд нь хэлж байгаа байхгүй. Найзууд нас амар шоучин заяа. Чи ингээд хүүхдэд төрүүлэнгүүт хүүхдээ ээж дээр орхиод тэгж гарч ирнэстэй. Тэсгэл хүүхдээ аваад хамч шоуднэстэй. Чи та нарыг Janelle хэвээрээ байнэстэй гэсэн чи Janelle үгүй би ингээд хүүхдээ гарч ирэхээр хүүхдтэйгээ хамт бай гэж бодож гин. Хүүхдээ харъя гэж бодож гин гэл амар ухаан суудсан мөнгө аястай яриад эхэлдэг. Janelle and Andrew ирэх гэж байгаа учраас Janelle ээжтэйгээ ярилцахаар болдог. Ээжийнх нь хувьд Andrew одоо гэрт нь ирчээ зүгээр яг цочид бодолтой байгаа юм шиг байдаг. Бидэнд жаахан ч гэсэн тусалдаг байсан бол өөр гэсэн чинь Janelle та дандаа ингээл Andrew-г их хоол идлээ, их ус хэрэглэлээ, их тог хэрэглэлээ гэж идэг үстэй. Тэр намайг санхүүгээр дэмждэггүй юм а гэхэд хайраар дэмждгийн заа юу. Тэгж мэл financially дэмжихгүй маа гэхэд mentally намайг дэмждэг. Тэгж хэлж мөлий. Тэгээ Барбара бас өөрөө найз залуутай. Тэгээ найз залуу нь хажуугаас нь орж ирээд хүү чи ингээд хайрыг идэж болохгүй штэ. Хэднээ ингээд чамайг mentally дэмждэг байлаа гэж чиний оо ширээн дээр чи хоол тавихгүй штэ гэсэн чил. Та хоёр дуут заяа. Би та нэрээ та хоёр зөвшөөрөөгүй. Би зүгээр ингээд Эндрютэй цухтаа явчин. Тэзээ чин зээ хүүхч харуулахгүй шүү. Та хоёроо харамсан да. Эндрюгийн талаар хэрэлцсэний дараа Эндрю ээжээ нь явсны дараа эзгүүчлээд ирж байгаа. Тэгээ тэр хоёр ээжийг эрхийг төхүүлээд хэрүүл эхлүүлэхгүй тулд гарахаар шийддэг заяа. Тэгээл тэнээ яваад идэг. Тэгээ найзууд дээр очиод Janelle-ийн ээж нь чамайг ингээ ажилгүй архичин болохоор чин дургу агаамаа гэсэн чи Эндрю амар бахархалтай. Тийштэй би ажилгүй ядуу архичин штэ. Би ингээ амар low life хүн гэдэг амар инээдэг заяа. За ингээ Janelle and Andrew 2 хоноод тэг мэдээж машин гэмжин аав нэрж авч байгаа Эндрюгийн. Тэгээ аав нэрсэн дээр ингээд Барбара гараад бөө хэрүүл болон заяа. Манайх зочд буудал биш. Миний оронд миний дүрмээр баймаар байна. Ядаж ажиллаж олж хийхгүй байж бити нүнгээр ир гэсэн чи Эндрю би Макдоналдс орох гэсэн чи би хитрхи одоо боловсралтай байгаад байна тэдний тэгэл. Нөө over qualified гэд хэлээд байгаа байхгүй. Тэр ингээл байн галдаг заяа. Тэрхий боловсралтай ингээд аав юм чи би яах юм. Та одоо бити худлаа сайтын шиг ажиллаа дээ гэж мэлзээ. Эндрю бас ингээд амар тийм хүндлэлгүй. За ингээд манай Janelle Andrew хоёр манайстай хамт байн хагцсашгүй гэрлэн гэж ярьж байгаад харамсалтай нь хүүхдэд төрөх үеэр том яриад байсан Andrew ор сургаггүй алга болдог. Ор сургаггүй заяа. Архиа аваад алга болчдөг. Тэг хүүхдэд төрсний дараа ганц л ирсэн. Тэгээ таг. Ээж нь бол яг л хэлжсэн шүү дээ. Наач одоо архичин хүн тэгээ архиа аваад алга болно. Чи тэгэхэд яах гэж байгаа мах чаа ингээл хэлээлээсэн. Ээжээсээ одоо миний хүүхдийг хараад өгөөч. Би тэгвэл ингээ коллеж төгсөн юм өсөе. Одоо ингээ хойлоо эвлэрээ гэд.
Тэр хоёр эвлэрж байгаа. За ингээд season 1 эпизод, season 2-ын эпизод 1 нь дуустав. Дараагийн үйлрэл Жанел сургуулаа төгсөөж Барбара хүүхдийг нь харж өгж байгаагаар эхэлдэг. Ашгүй нэг юм сургуулаа төгссөн байдаг. Oh my god. Эндрю болохоор хятадд модель хийгээд тэгээ олсон мөнгөө хүүхд рүүгээ явуулдаг гинэ. Одоо child support маягаар тий. Бүх зүйл сайхан юм шиг хэрнээ нэг асуудал байгаа нь Жанел амар уудаг болчихсон. Тэгээ уудгаас гадна хар тамхи хэрэгэлдэг. Шүн бүр гарч шавддаг заяа өдөр болгон. Гэртээ байх дургу гэвэл ээж нь хүүхэдтэй ингээ байнгын чиний аав хайцсан. Нэрээ чамайг хаяа явчлаа. Одоо тэгэл би л чамайг авахаас гэх мэтээр ярьдаг. Тэгээ дээрэс нь Жанел ингээ өөрийнхөө хүүхдийг хараад байжингууд үгүй одоо надад өг. Одоо наашаа өг. Тэ чи ингээ харж чадахгүй байх гэх мэт үгсийг байн хэлдэг. Барбара ерөөсөө ингээ хүүхдээ харж байгаа бүх үед нь хажууд нь очиж зогсчдаг заяа. Тэгэл усан мусанд оруулаад ингээл хоёулахнаа тэр чи ээж хүүгийн тэ ингээл цаг өнгөрөх ёстой штэ. Тэнгүүд Барбарад ерөөсөө тийм байхгүй. Жанелд ерөөсөө итгэдэггүй байгаа байхгүй юу. Тэгээд хажууд нь очил чи буруу игээд байна. Чадахгүй байна. Инг одоо тэг гэ ингээ байнгын зааварчилдаг. Тэгээд тэрийг айгу муухайгаар хэлээд байгаа байхгүй юу. Миний охин ингээрээ тэгэрээ гэдэг утгаар биш. Чи ингэ чадахгүй байна штэ гих мэтчлээ айгу муухайгаар хэлдэг. Тэгээд өмсөх хувцсыг нь хүртэл Барбараа сонгодог заяа. Тэгээд энэнд нь уурлаа Жанел та ерөөсөө ингээд миний хүүхдийн хувцсыг сонгуулахгүй байна. Би энэ ээж нэмж ядаж би хувцсыг сонгоё гэсэн чинь Барбара уурлаад чод ингээд хувцсан дээр хэрэлдэх гээд байгаа юм байна гэснээр интернет таслаад одоонт гээ яваад өгж байгаа юм за. Жанел бүр тесрээд тэгээ интернетийн төхөөрөмжөнд аваад өрөөндөө орж ирэхэд Барбара одоо чи бас одоо манай гэрээс зайл гэ хөөдөг. What are you yelling for? I can't even take care of my dog. You won't even let me pick out his outfit. He is my child. I should choose his outfit. I should have clothes on. I don't want to argue about outfits. I'm disconnecting the internet. You're about to make it flip out, dude. Get out! You didn't pay for that. Тэгээ энийг би ингээ амар зөөлөн болгож ярьж байгаа юм байна. Одоо энэ бичлэгийг нь үзээрэй заяа бүр амар хэрүүл болдог байхгүй. Энэ хоёр байнга ингэж хэрэлддэг заяа. Тэгээ охиноо ийм амар золбон болгодог хүн өөрөө байгаа байхгүй юу. Тэгээ охиноо ингээл байнга юм л бол зайл гар гэл ингээ байнга хөөчөөдөг. Тэнгүү нөгөө охин нь гарч яваал амар юм золбон тэ мухай юм нэг хийж явдаг байгаа. Тэгээ зайл гихтэн Жанел ээжигээ өрөөнөөс нь түлхээд ингээд амар хөөгөө гаргадаг. There. Now get out. No. Leave. Leave me alone. I want you to get the out of my face. I said get the out of my face. Get out. That's it. That's fine. Тэгээ Жанелийн ээж нь цагдаа дуудсан байдаг заяа. Тэгээ цагдаа дуудсан учраас Жанел аргагүй ирэхэд гараа явж байгаа. Уг нь бол хүүхдтэйгээ байх гээд байгаа штэ. Тэнгүүд ээжтэйгээ ингээ хэрэлснээс болоод тэгээ хүүхдээ хаяад гараа явж байгаа. Энэ хэрэгээс болоод ээж нь асран хамгаалах эрхийн түтгэлзүүлсэн заяа. Бүр тийм хүсэлт өгсөн. Одоо ингээ манай охин хүүхдээ асарч чадах хэмжээний биш ээ те. Байнгын одоо drug те нөгөө мансууруулах бодис алкогол хэрэгэлдэгэ гэд хүсэлт өгсөн маа. Тэгээ Жанел хэд хоног чойрж явсны эцэст хүүгээ санаад гэртээ очих замдаа цагдаагаас энийг олж мэддэг. За тэгээ үүнийг мэдсэн Жанел бол ээжигээ алнаа гэж ордог заяа. Зүрх. Тэр хоёр амар хэрэлдэж байгаа. Бүр арай л гэж зодтолцохгүй хүн шиг цохгүй бие барьж байгаа хгүй Жанел бол. Тэгээ Жанел тэр чинь миний хүүхэд гэсэн чи ээж нь чи угаасаа хардаггүй үсттэй. Тэгж хүсээдэл ороод хараач. Та ч гэсэн сайж байгаагүй штэ. Хүүхэд чи 16-д жирэмсэн болж байхад юу бодож байсан? Нэг шөнийн явдлаасаа намааг олцоод гэж мэгээд ээжигээ хараадаг. Go out of the bathroom, Mom. I swear to God, you better get the inside the house. Get inside the house. You think you're gonna go to jail? Get inside the house before I spit in your face. Get inside the house. I warned you. I don't get it. 7 хоног хүүхдээсээ хол байж шүүх хуралд оролцохоор болдог. Барбарагийн өмгөөлөгч нь хэлж байгаа. За энэ бол бараг 100% таны талд шийдэгднэ тий. Ер нь бол иймэрхүү юм дээр бол шүүх эмээ өвөд нь эрхийг өгдөг гэнтэр. Тэгээ ээж нь шүүх дээр Жанелийг харчаад Жанелд ингэж хэлж байгаа. Хөөе чи ядаж хуульч авахыг мэдж байгаа юм уу? Чи яаж төлөх гэж юм гэж мэгэл амар мохоо даапалал тавлаал заяа. Тэгээ Жанел хүүхдийнхээ эрхийг алдахгүй тулд хуульчаар явж байгаа. Нөгөө хуульч нартайгаа уулзсан чинь одоо бичиг баримт бүрдүүлэхдээ шүүхийн хиллийн үе шатанд $5,000 эхэлнэ. Тэгээ цаашдаа цагийн $200 болоо явдаг. Гэж хэлээл Жанелийн хувьд тэнгэр нурж байгаа. Ингээд ээжтэйгээ алалцаад бүтэхгүйг мэдсэн Жанел ээжтэйгээ яриад за одоо би ингээ сайн охин байна. Тэгээ сайн ээж байна. Тэгээ одоо ингээ гэртээ хармаар байна. Ядаж хүүхдтэйгээ хамт бай гэд. Тэгээ гэртээ харахаар болдгоо. Тэгээ гэртээ очисон ч ээж нь ингэж хэлж байгаа. Чи том болоод ухаан суусан үедээ хүүхдийнхээ асрах хэргийг аваарэ. Одоо бол над дээр байсан дээр гэд. Бүр тас гэдэргээ хараа суучтай заяа. Та эдийн тал дээр юу гэж бодож байна манайхаа? Үнэхээр одоо Барбара JC-г хараад явсан дээр үнийг бол Жанел өөрөө хариуцлага хүлээгээд хүүхдээ асран хамгаалаад явсан дээр юу гэж бодож байна? За ингээд угаасаа ээж нь ялал байгуулж байгаа. Угаасаа Жанел өөрөө буугаад өгчөж байгаа.
Тэгээ ээжтэй 15 жилээр буюу temporary гэж байгаа. Түр хугацааны асар хамгаалах эрхийг өгдөг. Тэгээ гэртээ хамтдаа байгаач амар хэрүүлтэй хിവэрэл байдаг. Бүр үнэхээр амар хэрүүлтэй. Жинэл удалгүй ажилд орж найз залуутай болдог заа юу. Тэгээ найз залуу нь Kiefer гэдэг бас бүтэхгүй гар. Тэгээ бүр манайха юу гэж орон гэргүү homeless заа юу. Дээрээс нь байнгын мансуурж архиуж явдаг. Тийм одоо гудамжны архичин гэж ярьдэн штэ бид нар яг тийм хүнтэй очиод нийлцэн. Тэгээ овоо хүн шиг болж исэн Жинэл Kieferтэй нийлээд бүр ингээд байнгын үс татаж мансуурдаг болсон. Тэгээ сүүлдээ ээжийнхаа кредит картыг хулгайлж дэлгүүрээс юм авч идээд шоронд ордог. Хоёулаа хамтдаа шоронд ордог заяа. Тэр хоёр шоронгоос хамт гардагч Жинэл ээжтэй Kiefer-ийг гарсан гэж хэлээгүй. Тэгээ бүр дээрэс нь өөрийгөө салсан гэж хэлсэн байгаа. Тэгээ би ингээ Kiefer-ийг салсан гэд. Тэгээ нууцаар Kiefer-тэй уулздаг заяа. Тэгээ нууцаар нэг удаа Kiefer-тэй уулзж явж байгаад хитрхи орой олтол шоудаад үүрээр орж ирээд тэгээ маргааш нөгөө хүүхдээ өөрөө хараад хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрөх байсан. Тэгсэн чинь ингээ ээж нь шууд уурлаад чи одоо ийм амар байлаар шартсан бэжэж яаж хүүхэд харах гээд байгаа юм би одоо цэцэрлэгтнээ авчиж өглөө. Гээ шууд аваа авчдаг. Тэгсэн чинь ингээл Жинэл ээжтэй гомдол заяа. Kiefer рүү залгаал. Ёо өстө нэрээ ээж ингээ хүүхэд аваашлаа. Би өгөн ингээд Jay's-тэй цагийг өнгөрүүлэх байсан ингээл амар уйлжсэн. За одоо тэр хоёр явцсан хүрээ тэр. Hey, I'm gonna find a babysitter, and guess what? You're gonna have to call me. You're gonna have to call me. You're gonna have to call me to see this baby. Тэгээд заяа. Яагаад Kiefer-ээс салдаггүй? Kiefer хүртэл өөрөө гайхаад байгаа байхгүй юу? Чи яагаад надад салдаггүй ингээд. Тэгээд Жинэл хэлж байгаа. Би ингээд чамд хайртай. Тэгээд чамд надаас өөр хинч байхгүй учраас би ингээд чиний хажууд баймаар байна. Гэл яг нөгөө нэг эний чи юу гэдэг л нэг юм хүмүүс бичсэн байдэн штэ ингээд. Kiefer машингүй болохоор найзуудтайгаа уулзаж чадахгүйгээд Жинелийн машиныг аваа явдаг байхгүй юу? Тэгээд гэрт нь ингээд буулгачаад. Тэгээд энийг ээж нь харчтیں۔ Тэг бүр алж байгаа юм чинь. Ёо, хувцсыг гаргаа шидээл заяа. Тэг ингэж хэлдэг. Чи тэр гудамжны найз залуутайгаа гудамжиндаа сайхан амьдраарай заяа гэл. Come back here, you'll be arrested. Well, guess what? I won't be having fun living in the street with your boyfriend. You're pushing it, Mom. I'm gonna be arrested. Leave me alone. Ээж нь бас амар токсик заа ингээд юм л бол өндөр дуугаар хашгичж одоо тэгэж хүнийг паниктуулдаг хүн байгаа байхгүй юу. Жинэл бол яг л ээжийнхаа хувилбар байгаас тий. За тэгээ бүр амар гудамж нь гардөө. Машиндаа хит хоноод, найзындаа очиж усанд орж мороод бүр замхардаг заяа. Тэг 3 хоног машинд хамтдаа хонсны эцэс Kiefer-ийн ашиг мэдэж авч байгаа. Архичин, мөрөөдөө тоглоомчин, хар тамхичин. Тэг Жинэл хэлж байгаа чи ингээ надтай арх хар тамхины талаар л ярилцдаг. Өөр юмны талаар ярилцмааргүй байна уу гэсэн чинь мань хуу уурлаа алга болчих жоо. Боддоо манайхан арх хар тамхины талаар л ярилцдаг гэснээр өөр юмны талаар ярилцдаггүй хосууд. Oh my god. Жинхэнэ love life гэдэг нь энд явж байгаа сте. За тэгээ одоо бүр амар юм гарын заяа манайха. Энэ хоёр найзтай уулздаг байхгүй юу? Тэгсэн чинь ингээ Жинэл би ингээ уудаг хүн дургу гэсэн чинь Kiefer ингээ шилтэн юм арх барьцсан. Хажууд ингээ уугаа яваад байдаг. Тэгээ яагаад ингээ миний уудаг хүн дургуг мэдсээр ээжиж миний хажууд уугаа яваад байгаа ингээл бүр уурлаа заяа. Тэгсэн чи Kiefer гарч яваал. Тэгэл машин тэргээ ингээл өшгөлж мөшгөлөөл. Тэгээ сүүлдээ тэр хоёр зодтолддог. What the hell would you do that for? Don't drink in front of me, didn't I just say that? No. Get off. Kiefer! Get off! Get off! Get off! Get off of me! Get off! Тэгээ амар харамсалтай байгааз дөнгөж 17-тай хүн ингээ явж ин гэхээр бүр амар харамсалтай байгааз тэ. За тэгээ хинчгүй болсон хүн чинь ээж дээрээ буцаад очноо. Тэгээ энэ одоо ингээ 3 дахь тэгээ бидний мэдж байгаа 3 дахь уушлалтгүй л. Тэгээ ээж нь ингээ зодлуулсныг нь мэдээд надад цагдаад өгөө. Тэгээ яг гэртээ ир гэж мэгээ цагдаад өгөхийг ятгадаг. Жинэл энэ удаа үнэхээр ухаарсан болтой бүр ингээд ээжээсээ хүртэл төрсөн өдрийн бэлэг авч маваал инээлдээл заяа. Тэр 3 ингээл амар happy байдгаа. Би бол Жинелийг өрөвдөж байна. Үнэхээр тэнэг охин байгаа ч гэсэн эцэг гэхийн хайр халамж дутагдсан нь ил тод харагдаж байгаа сте. За тэгээд хэд хоног аваа хүн шиг байсан чинь нөгөө Kiefer нь ирээд аваач гэж залхахт нь үгүй гэж хэлж чадахгүй гараа явж байгаа за. Ээжтэйгээ ярьсан тухайн үедээ Жинэл шууд Kiefer-ийг цагдаад өгсөн юм байлээ. Одоо миний машиныг хөшгөлсөн дээрээс намайг зодсон тэрэг. Тэгээд Kiefer тэр хоёр ярилцаад өөрөө хэрэгээ хүлээхээр болоод заяа Kiefer тэг шоронд суухаар явдаг. Тэг Kiefer ингэж хэлээд байдаг. Би яг муухай мисэлтэй гэтээ арайч шоронд суух хэмжээний муухай юм хийгээгүй. Гэтээ яг суучи гэд орж байгаа нь заяа. Яа жинхэнэ дампуурал гэдэг нь. Oh my god.
За ингээ Кифрээс салсны дараа Жанел сэтгэл зүйчүүд үзүүлж эхэлсэн. Тэг өөрийгөө bipolar гэдгийг мэдсэн бас одоо марихуанд донцсон гэдгийг олж мэдсэн. Тэг нэг юм донтох үйл явц чинь ингэдэг гэж ааш манайхаа. Одоо жишээлбэл 7 хоногт нэг удаа хэрэгэлдэг бол би ингээд те зүгээр нормал ямар нэгэн донтолт надад байхгүй гэж боддог. Яг үндэ 7 хоногт нэг удаа арх мархтай тиймэрхүү юм хэрэглэхийг хүсэж байгаа сэтгэл нь өөрөө донтолт гэсэн. Тэгэхээр одоо донтолтой хүмүүс бүр ингээд амар хэмжээнд очтол нь өөрсдөө донтолтой гэж мэддгүй юм шиг байлээ. Тэгээд марихуанаас гарахын тулд rehab буюу нөгөө нөхөн сэргийн хэмжлэг гэж ярьдаг штэ тэрэнд явж эхэлдэг ээ. Тэгээд нөгөө шинжилгээ авдаг офицерын залгаа за одоо ингээд 7 хоногийн дараа чи дахиад тест өгөө шүү. Хэрвээ энэ тестэндээ унах юм бол шууд шорондоо суун эсвэл дахиад rehab-тай явж магадгүй шүү. Энэ бол одоо чиний хувьд одоо хамгийн чухал хичээхстэй юм шүү гэд офицер нь хэлдэг ээ. Тэгээд тэгсэн манай хүн ээжтэйгээ шалахгүй юм дээрээс хэрэлдэж гараад 12 years old, you should be telling yourself that. Why are you acting like this? You, Janelle, shut up, don't talk to me no more, that's it, I'm done, goodbye. Where you going? найзуудтайгаа явж мансууруулах байц хэрэлждэг. Тэгээ үүндээ бүр амар готарч байгаа. Тэгээ яасан бэ гэхээр ингээд зүг зүгээр ингээд ууга байжсэн чинь нэг найз нь ингээд мансууруулах байц гараад ирсэн. Чи ингээд хэрэлмээр байна уу гэсэн чинь за тгий хэрэлцэн гэж аахгүй юу. Тэг ингээд дараа нь тэргээ бүр гайхаад өөрөө би яагаад тэгсэн бол би хүн ингээд 7 хоногийн дараа тест өгнө гэдэг мэдчихэж би яагаад тухайн үед ингээд хэрэлцэн бол бистэ өөрийгөө үнэхээр тэнэг хүн шиг мэдэрч ингээд. Тэг мансууруулах байцсан донтно гэдэг чинь ийм амар байдаг баха нэш манайхаа өөрийн мэдлгүй хэрэлдэг болчт юм байна. Тэгээд мэдээж тестэндээ ундаг заяа. Тэг ингээл уйлал ээж рүү яриад ээжээ би тестэндээ унчлаа гэсэн чинь Барбара одоо тэгээ яах юм гэсэн чинь мэдэхгүй байна би тэрнээс чинь лайгаад байна гэл. Тэг Барбара дээр очиол гэсэн чинь ээж нь эвтэйхэн хэлж байгаа хгүй. Одоо ингээд хамгийн зөв зам болж байна мансуурхаа болоо өөр юм хий бич мэжээр алхдаг ч юм уу тиймэрхүү юм хий гэсэн чинь Жанел тийм амархан биш заа юу. Тас нэр ойлгохгүй байна. Би энэ хүртэл ирсэн. Тийм болохоор би баг хизээч гарч чадахгүй заа ёо гэж мэл уурлаа за. Би ганцаартай дэн хинч намайг дэмжихгүй байна. No support, I'm so lonely. Well, Janelle, for a walk on the beach. That's not gonna help, Mom, with how much has happened today. Well, whose fault is this? Yeah, Janelle? okay, bye, Mom. Don't go anywhere. Where are you going? I'm leaving. Oh, for God's sake. Яа хэний төлөө мансуураад байгаа юм бэ энэ хүн бүр. Амар хохирогчин сэтгүүтэй болчихсон байгаа бүр. За ингэ байж байгаа дуудлаггүй дахиад Гэри гэх залуутай хамтдаа амьдарч эхэлдэг. Тэгээ хагас бүтэн санд ирж хүүгээ хардаг болцсон. Тэгээ би хоолдвол сэлтгэд хоолдно гэдэг шиг нөгөө хүүгээ ингээ огт анхаарахгүй болсон байдаг. За ингээл уцаа оролдоол ингээл байнгын тэгээ байждаг. Ээж нь ингээ өгүүлсэн чинь найз залуу руугаа залгаад би ингээд ээжтэй баймааргүй чи намайг ирээд аав гэл. Тэгсэн чи Гэри үгүй чи хүүгээ харж үлдээрээ гэд. Тэгээ ээж минь хоёр бүр ингээ амар хэрлэж байгаад хөрхи Джейс ингээл ээжээ бити аваач гэл уйлал үлддэг. За бүр амар хэцүү. It's always about Janelle. Just leave, Janelle. Mommy, Mickey? I don't know. Don't cry. Би бүр энэ хүүг амар өрөвцөн. За окей, одоо эндээс эхлүүлээд хэдүүлээ Жанелийн хосын харилцааны түүхүүдийг яриад явнаа. Тэгээ нилийн их хүнтэй орооцолцсон. Хамгийн ихний нөхөр Cortland Rogers гэдэг залуутай гэрэлсэн байдаг. Тэг гэрэлсэн байх хугацаанд өөр хүнээс хүүхэд олоо салсан заяа. Cortland буюу эхний нөхрийнх нь хувьд бас л мансуурдаг, шорон оронгоор явдаг юм залуу байдаг. Тэгээ Барбара хэлж байгаа Cortland ингээ шоронгоос гараад ирэх юм бол би үнэхээр айж байна. Чи одоо энэ Cortland-ийн асуудлыг нэг тал руу зохицуулаарай. Их хэмжээний тийм амар залуу. За хоёр дахь хүүхдийнх нь аав буюу нууц амарг нь Nathan гэх залуу байдаг. Nathan бас л бүтэхгүй гар заяа. Амар архичин. Дээрээс нь anger issue-тэй одоо уурай барьж дийлдэггүй тийм өвчтөй. Хит удаа шоронд цуусан. За ингээ Nathan-тай уулзраа оролцоод явж явах хойгуур тэгээ Барбарад харуулдаг хгүй. Тэгсэн чинь Барбара ингээд Джейсийг адуузаа эхэлтэй. За уг нь бол Барбара Джейстэй хамт амьдрал байгаа штэ. Тэгсэн чинь Жанел та ингээд дандаа Джейсийг адуузаад байх юм гэсэн чинь Барбара хэлж байгаа. Би түүнийг өсгсөн. Тэр бүр яг чам шиг bipolar юм бэлээ штэ гэж мэгээд. Тэгээ bipolar болохоор дүүгээ яаж ч мэднэ. Амар муухай галзтэй тэгж өсгсөн хүүхдээ тэгээ зээ хүүгээ ингээл яг чам шиг bipolar болохоор би өстө мэдчихин гэж мэж ярих чи амар муухай. Well, that's what Jason told me. You know Not what? bipolar. He is bipolar. He didn't. No, You are bipolar. I am not bipolar. Call up my doctor and ask her what I have. I have panic disorder, not bipolar. Тэгээ энэ үед яг Барбарагийн жинхэнэ төрх нь гарч ирдэг.
Тэгээ Жинэл хэлж байгаа хгүй би bipolar биш ээ. Би зүгээр panic attackтэй юм байлээ. Та ингээ над руу байнга хашгичж орилж те баг ухаас минь хэлж ингэж аашилсны чинь төлөө би ингээ зөрүүлээд яг тэгэж аашилдаг болсон. Би зүгээр panic attackтэй. Джейс бол надад ирээд ээжээ би одоо тийм буруу хийчлээ, ийм буруу хийчлээгээ бурууга хүлээдэг. Яагаад гэвэл би ингээ тань шиг юм л өндөр дуугаар хашгичдаггүй юм заа юу гэсэн чи Барбара бүр дэлбрээд амаа тат Жинэл гин яг сэтгцэн өвчтөн хүн шиг ойролдог заа юу. Бүр амар балер тийм юу нарциссист. Тэгээ дээрэс нь зүрхний бронктой хүн байгаа даахгүй. Хэдүүлээ бронктой гэж ярьдаг штэ ингээд гинт ингээд тесэрч дэлбэрч ойролдог. Broke Neme's table because I was mad, so I kicked it. He will admit to me what he does wrong because he knows I'm not going to yell and scream at his face. You scream and yell at him. Oh my gosh! Now shut up. So then he feels the need. So he feels the need to yell at you, and he feels the need. You don't live here. You'll never raise him. Don't tell me what to do. When you used to yell at me. Тэгснэ бүр түл тэр Джейсээ аваад зайл гэдэг тэр хоёрыг хөөдөг заяа бүр амар латин Барбара Жинэл хоёрын хэрүүл уурал бүр үнэхээр амар миний бүр толгой өвдөд. Жинэл хоёр дахь хүүхдээ гарсныхан дараа Найтантай хамт гайгүй амьдарч байгаа юм чинь одоо хүүгээ авъя гэд ярилцсан чинь Барбара ингэж байгаа. Эхлээд та хоёр том байшаа. Тэгээ сайн сургуульд орвол тэгээ Найтан бас уухай бойл тэгсэн цагт ч би хүүхч өгнө гэд. Гэхдээ яг нэг том болтол нь өсгсөн болохоор явуулах хэцүү байгаа байх л та. Тэгэл ер нь бол Барбарагийн хувьд бол хүүг нь өгөхгүй санаатайгаа. Тэгээ ингэж хэлдэг. Чи өөрөө хүсээд надаа тий чи өөрөө тэр гарын үсэг дээр хүсээд надад хүүгээ өгсөн биз дээ. Одоо яах гээд байгаа. Өөрөө ингээ бараг хүчээр авчингуудаа дараа нь ийм ярьж шít манайхаа. Амар ёо. Тэгээ таад ингээд Барбараг бас ингээд айгу сайн ээж байна тий ингээд охиныхоо төлөө мөлөө гэсэн тиймэрхүү бодлож магадгүй миний хувьд бол яг нэвтрүүлгүүдийн бүтэн үзэн үний хувьд бол үнэхээр Барбара бол амар муу ээж. За ингээд Найтан уусаа архичин штэ. Тэгээ уудгаа уугаад тэр хоёр нэг шоронд хийсэн заяа. Одоо нэг гэр бүлийн хүчирхийллийгээр ингээ байнгын зодтолтож нүдэлцдэг. Тэгж жагаад би бинийгээ алчихгүйхэн шиг нэг юм салсан баг. Салсныхаа дараа шууд Дэвид Исон гэх залуутай танилцаж улмаар 2017 онд гэрлэж охинтой болсон. Дэвидтэй гэрлээд хүүгээ өөр дээрээ авч амьдрах болсон гэж одоо ээжтэйгээ co-parenting хийдэг гэсэн үг. Хаяа ингээд ээж нэрээд хаяа эмэг руу явдаг гэсэн маа. Тэгээ Барбара болохоор бүр ингээд Джейсийг явах ямар ч бодлого заяа. Тэгээ бүр ингэж амар шахдаг. Хүүгээ аваад дээрээ би энд сайн өдөр өнжүүлэхэд $150 төлчлөө. 7 хоног манайд байлгадах гэх мэтээр ингээд амар шахдаг. Гэр бүлэрээ халуун ам бүлэрээ байх гэж хичээнгүүт яг ингээ хасан бүтэн сайн болоод өөр дээрээ хүүгээ авангууд Барбара аудер ингээ байнгын залгаж байдаг. Тэгээ байнга хэрүүлтэй байдаг заяа. Тэрнээс гадна Дэвид бас л архичин яг л өмнөх нөхрөөтэй найдлахын. Тэгээ бүр тэднээс аюултай заяа. Дэвидийн хувьд бүр жинкнээсээ цэцгийн өвчтэй хүн байсан баг. Маш их галт зэвсэг эзэмшдэг. Бүр ингээд амар их галт зэвсэгтэй заяа. Тэгээ тэрүүгээр нэг амар юм хийсэн байдаг. Нэг удаа тэдний охин Паг үйлдвэрийн нохоо гэж байдаг штэ жижигхан. Тэрнтэйгээ тоглож агаад нохоогоо уурлуулсан юм байна. Тэгсэн чинь мэдээж нохоо юм чинь архираад нэг тиймэрхүү хариу үйлс гаргасан. Энэ үед Дэвид гарбууга гаргаж ирээд гэр бүлийнхнийхаа өмнө нохоогоо буудаж алсан байгаа. Амар угаадтай. Oh my god. Жинэл бүр шоконд ороод амар айсан байдалтай 911 рүү залгаад дуудлага өгснөөр энэ хэрэг илчлэгдсэн байдаг. Тэгээ энэний дараа бүр хүмүүс бөө юм болсон. Одоо ингээд бид нэр Жинэлч чи үнэхээр одоо боллоо. Чи эхлээд өөрийгөө болон ээжигээ ингээд эрэгтэй хүний төлөө золиолсон. Дараа нь хүүхдүүдэд золиослсон. Одоо чи ингээд бүр амтныг хүртэл одоо чи ингээд бараг зогсохгүй болж байна те. Зүгээр ингээд ямар ч хамаагүй архичин байна уу, гуйлагчин байна уу, гэр оронгүй байна уу, гэмт хэрэгтэн байна уу, юу ч хамаагүй. Эр хүүстэл бол чи зүгээр ингээд бүхнийг хаж тэр эрэгтэй төлөө явж байна. Одоо ингээд бол Америк улс л хүүхдийн эрх болон амтны эрхийн хуультай шүү гэж ингээ хүмүүс Жинэл рүү дайрч эхэлсэн. За үүнээс гадна заяа. Джейс өсвөр насны хүү болсон штэ одоо. Байнгын гэрээсээ цугтах болсон гинэ. Гэрээсээ цугтж байгаа нэг удаа бас ингээ цагдаа магдаа дуудлага өгөөд ингээ олон нийтэд тэрэн задарсан. Үүнээс нэх удалгүй Дэвид хүүгийн биед халдсан. Тэр нь илэрсэн ба. Хүзүү болон гарлуу нь ингээ зогсон байдалтай ингээ хөхөрцөн байсан гинэ. За тэгээд Жинэл Дэвид хоёр салсан байдаг. Гэхдээ 2025 он салж байгаа штэ манайхаа. Ийм амар хасар удаан олон жил одоо хүүхдүүдэд тийм амар хүний дэргэд өсгсөн байгаа байхгүй. Хамгийн харамсалтай нь манайхаа TMZ-ийн мэдээлснээр төрхөөсөө эхлүүлээд бүхэл амьдрал нь реалити шоугаар цацагдаж багаасаа маш их зүйлийг туулсан 16 настай Джейс саяхан буюу 2 дугаар сарын 22-нд буу авч өөрийгөө болон Барбараг буудна гэж сүрдүүлж эмээгийнхаа толгонд буу тулгасан байгаа. Энэ бол бүр амар сериозны юм байхгүй юу? Зүв зүгээр ирүүл одоо гэр бүл төссөн хүүхэд хизээж өөрийгөө буудъя, хүчээ гэж тиймэрхүү
мимийнхаа толгойд буув тулах тийм хүн байхгүй штэ. Тэг Барбара бол угаасаа үзий адмаар хүн. Гэтэ арайч бол тийм байх ёсгүй байхгүй. Үүний дараа Жанел JC-г сэтгцэн эмнэлэгт хэвтүүлж эхэлсэн. За үзэгчдийн байр суурийн хувьд юу ямар байгаа гэхээр хүүгийн туулж яваа бүх зүйлс MTV буруутай. Анхнаасаа ийм амар хэрүүлтэй, ийм амар disturbing, зодоо нүдэнтэй гэр бүлийг зурагтаар гаргах ёсгүй байсан. Энэ хүүгийн сэтгэл зүйг бүрэн эмчлэх зарлыг MTV гаргах ёстой гэсэн юм байр суурьтайгаар үзэгчд бол одоогийн байдлаар байж гин. За, Жанелийн хувьд дахиж хүнтэй болцох хүсэл сонирхол байхгүй байгаа гэж нэг подкастын үеэр ярьсан байлээ. За, тэгээ би бас айгүй олон юмыг товчллаа манайха. Яагаад гэвэл Жанел, Барбара хоёр жоохон юм дээрээс ингээд амар хэрэлддэг, амар зодтолддог. Жоохон юм дээрээс цагдаа дууддаг, маш их драма үүсгдэг. Тим төрлийн одоо тийм зүрхний бронхтой хит их юм одоо юу гэдэм бэ? Anger issue, уура барьж чадахгүй хэмжээний тийм асуудалтай хүмүүс учраас би бол яг ийм эргэлтийн цэгүүд болсон тиймэрхүү хэрүүл уруулын ярьлаа. Тэгээ та хэдэд маань энэ дугаар ямар санагдсан бэ? За тэгээд энэ хүү хамгийн амар дампуу гэж хэлж болохоор дугаар маань энд хүрээд өндөрлөлөө. Тэгээд энэ дугаар маань таалагдсан бол та бүхэн лайк болон subscribe дараарай. Миний хувьд хамгийн амар ойлгосон юм бол ингээд хүн нэг юмд живчгээрээ гарахад айгүй хэцүү байд юм байна да гэж бодлоо. За тэгээд дараагийн дугаар уулзтлаа. Түр баяртай.